За гишүүдтэй болон ажлын хэсгэнд улс их хурлын даргадаа өдрийн мэнд хүргэе. За энэ хуулийн төслийг ерөнхийдөө дэмжиж байгаамаа. Гэхдээ бас анхаармаар асуудлууд байж байна. За зарим юм дээр чинь зөрүүд өөрчлөсөн мэтэр ойлголт өгöd ах шиг байна. Тэрийг бас зөвөр тусах нь зөв байх. Нөгөө талаар бас үндэсний ястуудын хооронд яс хаях асуудал бас гарчих бидэ гэдгийг анхаарна мэс. Нөгөө талаар энэ Цэнгэлийн туваачууд Баян аймгийн Цэнгэл сумын. За Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум энэ чи үзэмчингүүд бусад одоо ястангууд байдаг. Нүүдэлчдийн соёлтой холбоотой хаваржаа намаржаа цуслан энэ нэрийг нүүдэлчтэй холбоотой соёлтой холбоотой өөрчлөгдсөн байдал байгаа. Энийг бас анхаарч үзэмдэс. Ялангуяа Цэнгэл Баян аймгийн Цэнгэл сумын туваачид маань Монголын нус товшоонд орсон Цэнгэл хайрхнуулаараа овголдог тийм нутаг байгаа. Тийм учраас энэ нэрийг зарим өөрчлөгдсөн байж мэдхийн энийг бас анхаарна биз. Бас суудлага авах шаардлагатай. Яагаад гэвэл ахмадууд маань амьдралын жамаар мөнгө хүйсэг үзээд залуучууд маань мэдэхгүй байж болно. Энийг бас суудлан зөв харах нь зөв байх гэж бодож байна. Жишээлбэл царгаал гэдэг чинь казахаар магшилж өрчилбөл одоо чихний эмэг гэд утгатай. За туваачдуугаар чинь тэр хотон хургуунуур мөсөн хайлаад гулсаад ингээд нааша ховдгоод их авдаг. Тэр утгаараа хэлсэн болов гэж би ойлгодог. Нөгөөдүүлч бас тэгж ойлгох байх. Тийм учраас энэ ахмадуудаас бас зарим газар нутгийг зөвөр нь тусгаад бас санал авах нь зөв байх гэж бодож байна. За Баян казак улсын хувьд одоо газар усны нэрийг одоо санаатаагаар өөрчилсөн байхгүй. Эдгээр чинь Монгол улстай үнэн ширээ зөтгөдөг. Одоо Монгол улсын иргэн учраас Монгол улсынхаа юу хамгаалгүй яах вэ? За Казахстан гэхэд одоо чөдөрт, эмээлт, Монгол гол, тарвгатай, наран гол, тэнгэр уул, зүүн гар уул гэдэг одоо нэр нэршлэрээ байж байдаг. Гэтэл одоо манайх бас хэд магшилж орчуулаад бас тийм яс хайчих бидэ гэдэг одоо буруу ойлголтоочгүйдээс бас сэрэмжлэх шаардлагатай. За манай уран хажуудын одоо Зуслан гэдэг хэлийн хууч 12 дор багнаас 45 км газрыг 61 онд алдсан байгаа. Хөрөмт гэдэг уул хүртэл газрыг. Гэтэл одоо энэ мэтийн одоо зарим газар нутгийг өөрчлөсөн асуудал дээр бас Монгол улс маань бас үндсэн аюулгүй байдлуудаас хандж байгаа. Тэрийг бас дэмжиж байгаа гэдгийг хэлье. Нөгөө талаар энэ зарим одоо хаягжилтын асуудал байж байгаа. Хаягжилтын хуулийг хэрэгжүүлдэг ганц хууль бол хаягжилтын хууль байгаа. За Монгол казах нэрээр бичдэг асуудал байж байна. Жишээлбэл англиар бичсэн одоо Улаанбаатарын бүх үйлчилгээний газрууд дээр одоо англиар байгаа шүү дээ. Тийм учраас энэ асуудал дээр нэгдсэн байр суурьтай хяналт шалгалтаа хийгээд нэгдсэн одоо шийдвэр гаргавал бас дагалгүй яах вэ? Тэгэхээр энэ асуудлаар анхаарч ажиллах гэсэн санал хэлье. За хуулийн төслийг дэмжиж байгаамаа.